сургуулийн стратеги хөгжлийн бодлого хэрэгсэн проектор доктор Дэрв профессор Смит Туя. Мандаль сургуулийн агс төвчний сургуулийн захирал доктор Дэрв профессор Борма. Мандаль сургуулийн эрдэнэ зөвлөлийн гишүүн доктор Дэрв профессор Аран Цэцэг. Эрдэнэ зөвлөлийн гишүүн доктор Ахлах багштай Гавь. Эрдэнэ зөвлөлийн гишүүн доктор Ахлах багш тэгээд төвчдөр мөн голом тооны иргэдийн банкны газрын салбарын удирдлагын хэлцээ захирал Хаяа Могон голом тооны өнөөдөр одны үнд том зүдэрсэн та бүхний энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эрдэнэт төгсөгч эцэг их багш эрдэнэтэн багш та бүхний энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлж энэ жилийн төсөлтийн үйл ажиллагааг нээснийг мэдгэж байна. Бид яг энэ сарын өмнө бол 6 сарын 5 сарын бол банкныхаа төгсөлтийг хийсэн жилийнхаа энэ бол ингээд хоёр төлөвийн төсөл болж байгаа юм. За хоёр төлөв төслөөр бол хөнгөлөлтөд суралцах эрх олгох тухай Мандаль сургуулийн магистрийн хөтөлбөрийн дипломын ажил хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тушаахан 1. Магистрийн хөтөлбөрийг амжилттай дүүргэж 3.8 гол ба түүнээс дээш голчдуудтай суралцсан магиструудад тус сургуулийн докторийн хөтөлбөрт хичээлийн жилийн эхний удирдлын сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлтөд суралцах эрх олгох сугай. 2. Хөтөлбөрөөр амжилттай дүүргэж эрхийн бичиг авсан төгсөгчдөд цаашдын сурлага ажил хөтөлбөрт өндөр амжилт хүсс үгүй ректоргээ ажил гэсэн байна. Амжилттай суралцсан төгсөгчдөд докторийн хөтөлбөрт хөнгөлөлтөд суралцах эрхийн бичгийг гардуулж өгнө хэмээн сургалтын ирсэн проектор доктор профессор Чэдүрөдрах агс төвчний сургуулийн захирал доктор Дэрв профессор Борма нарыг тайзнаа өрж байна. Магистрийн хөтөлбөрөөс эхлэж диплом ингрид эдгийг гардуулах нэ. Мандаль сургуулийн ректорийн тушаал 2026 оны 6 сарын 5-ны өдөр дугаар А46 Улаанбаатар хот магистрийн зэргийн диплом ингрид эдгийг олгох тухай боловсролын ерөнхий хууль, дээд боловсролын тухай хууль, дээд боловсролын сургалтын байгууллагын төгслийн журам Мандаль сургуулийн магистр докторийн сургалт эрхлэхэд баримтлах журмын 8 дугаар зүйлийн 8-5-ын 3 дугаар заалт магистрийн хөтөлбөрийн төгслийн нэгдсэн шалгалт авах комиссийг 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тэг 2 дугаар тогтоол магистрийн зэргийн диплом хамгаалуулах зөвлөлийн 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тэг 2 дугаар тогтоолыг тус үндэслэн тушаахан 1. Тус сургуулийн магистрийн хөтөлбөрийг дүүргэж дипломын ажлаа амжилттай хамгаалсан 14 төгсөгч, төгслийн нэгдсэн шалгалтаа амжилттай өгсөн 65 төгсөгчдөд тус хавсралт номер 1-ээр магистрийн зэргийн диплом ингрид тэмдгийг олгох сугай. 2. Нийт төгсөгчдөд цаашдын ажил хөтөлбөртөө өндөр амжилт гаргаж сургуулийнхаа нэр хүндийг өндөр төрөм мэргэжлийн ёс зүйд чанар цахин ажиллахыг даалгах сугай. 3. Тус сургуулийн төгсөгчдийн холбоонд элсэж дөлгөөн хэрлэг энх тайвны алтан жимэг нарыг дайснаа өрөө. Эрдэнэ
лотерей дамжиж Баттулгын Анууж Амар тайвны дэлгүүр хэрдэн инх тайвны алтан жимиг нар диплом ингрийн тэмдэглээ гардан авч байна. Бүргэлжлүүлэн Хав очрын Ганбаатар мөнх болдын ариун цэцэг нарыг дайсан аврий. Сүүжүүдийг олох Ингрийн тэмдэг дипломо гардаж авсан магистр болон бакалаврын зэрэг хамгаалж байгаа нийт төгсөгчдөө гадаадын мэндийг баярын мэндийг хүргэж байна. Та бүгдийг амьдралын алтан шар зам төгсгөлгүй сайхан зураагаар төгсөн ирүүдийг өдөд өргөд төшөөлж байна. Та бүхэн дараах үеийн зэрэг хамтдаа сайхан дуулцгаая. Хоёр, нэг, шидэрэ! Тийм байсан байна уу? Нэрсэл дараалал нэр диплом ингрийн тэмдэглээ гардав. Төгсөгчд маань диплом ингрийн тэмдэглээ гардан авахдаа тайсны зүүн гар талаас тайснаа гарч